Мэдээ үргэлжлүүлж байна. За оюутлогын нээлттэй сонсголын эхний өдрийн хуралдаан өчигдөр болж өндөрлөө. Энэ хурлын гол сэдэв нь Онтроголдын лиценз байсан юм. За тэгвэл сонсголын төгсгөлд оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед Онтрогийн лиценз огт хөндөгдөж байгаагүй гэрчүүд онцоллоо. Иймээс ч Риотинто Онтрогийн лицензийн 80% авах асуудал яригдахгүй. За Монгол Улсын засгийн газар Онтроголдын 2 лиценз дээр шинээр гэрээ байгуулах ёстой гэж төр хорооны гишүүд үзлээ. Тухайн үед Онтро гэдэг компани хайгуулын лицензтэй л байсан. Монголд хөрөнгө оруулаагүй байсан. Тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулад явах ёстой гэсэн энэ бол тодорхой асуудал. Шинэ менежмент хэрэгтэй баха. Монголчууд бид ингэж хохирч чадахгүй шүү. Шинээр хөрөнгө оруулалтын гэрээ эднээтэй байгуулах ёстой. 6709А гэдэг ашиглалтын лицензийг л тойрсон хэлцээр байсан. Тэгэхээр өөр бусад ямар нэгэн асуудал бол тэр үед бол яригдчих байгаагүй гэдгийг бол энд би хэлмээр байна. Ерөөсөө Онтрог өвөлдөж чи оруулалт тооцох ёстой л гэсэн. Оруулалт тооцвол 100% байхгүй. Манай хуулиас тэрнийг оруулалт тооцоод юм авах ёстой. Гол үр дүн өчигдөр юу болсон бэ гэхээр Онтрог компани лиценз, 2 лиценз 2009 онд байгуулсан оюутлогоотой байгуулсан Риотинтотой тухайн аюухан майнцтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй гэдгийг бол өчигдөр бол одоо Монголын тал өөрсдөө ингээд тал талаасаа нотолчихж байгаа.